Нүдэ нэхэд түүнийг угтсан зүйл бол хүйтэн бетонн хан, шал, таазнаас бүүдгэр тусах цор ганц гэрэл байлаа. Эрхмээ толгоогон өргөн оржнон ажиглав. Энд яаж ирснээ хамгийн сүүлд юу хийж байснаа санах гэж хичээгч юу санаанд орохгүй байв. Яг л амьдралынх нь гальснаас хэн нэгэн хэсгийг хайчлаад авчихсан мэт. Тэр өндийн суухад хажууд нь өөр 3 хүн ухаан орж байгааг харав. Нэг нь болчинлог ширүүн харцтай 30-аад насны ир төмөр. Нөгөөх нь зуны нэмгэн даашинцтай айдас нүүрэнд нь илхэн тодорсон саруулгих эмэгтэй. Гурав дахь нь тайван ажиглангүй харцтай эмэгтэй уянга байв. Тэд нэг нэгнийгээ танихгүй ч бүгд ижил нөхцөлд байдалд орсон нь ойлгож байлаа. Энэ хаана байна гэж саруул чичирсэн хоолоогоор асуув. Мэдэхгүй гэж төмөр босонгон хариулв. Тэр шууд л өрөөний ганц төмөр хаалга руу очин бариулаас нь зулгааж хүчтэй түлхэж үзв. Хаалга хөдөлсөнгүй. Төгжээтэй байна. Магадгүй биднийг хулгайлсан байх гэж уянга бодлогошронгүй хэллээ. Тайвширцгаая. Эхлээд эндээс гарч болох ямар нэг арга байгаа эсхийг хай. Харин эрхмээ юуж дуурсангүй. Тэр зүгээр л босож ханыг алгуурхан тэмдрэн алгахаж шалны өнцөг булан бүрийг анхааралтай ажиглаж байлаа. Төвний хувьд энэ нөхцөл байдал айдас төрүүлэхээс илүүтэйгэр сониуч цанг нь хөдлөгөж байв. Яг тэр мөчөд өрөөний голд хоосон агаарт улаан тоонууд гинэ таслаа. 10 минут. Тоонууд тод гэрэлтэж айжуухан тоолж эхлэв. 9 минут 59 секунд, 9 минут 58 секунд. Энэ юу вэ гэж саруул хойш ухранган асуув. Бөмбөгийн болов уу гэж төмөр хаалганаас холдонгоо хэлв. Гэвч өрөөнд цагнаас өөр юу ч байсангүй. Тэд юу болоод байгааг хэсэг гайхан зогсох зуур хэдэн минут өнгөрөв. Ямар ч үйл явдал болсонгүй. Цаг зүгээр л тоолсоор байлаа. 7 минут 14 секунд, 7 минут 13 секунд. Магадгүй энэ хугацаанд биднийг аврах хүмүүс ирэх юм болов гэж уянга таамаглав. Тэр хооронд саруул өөрийн мэдлгүй мөрөнд тэврээд энэ өрөө ямар хүйтэн юм бэ гэв. Бетон шал хантай газар шүү дээ. Ийм нэмгэн даашинц дамжин даралгүй яадаг юм гэж төмөр тоомжиргүй хариулав. Сэтгэл санаагаар унаад авахаар илүү даардаг гэж угаантай. Гэвч эрхмээ чимээгүйхэн ажигласаар байв. Тэр саруулын хэлсэн үгийг толгойдон тэмдэглэн авлаа. Тэр өрөөнчмөн өрөөний агаар эхнийхээс илүү сэрүүхэн болсныг анзаарч байсан ч бусад шиг сандралгүй. Зүгээр л мэдээлэл цуглуулж байсан хэрэг. 5 минут 43 секунд. Цаг бараг талдан оржээ. Одоо өрөөнд хүйтэн байгаа нь хэнд ч эргэлзээгүй болсон байв. Саруул элд даарч шүдэн тажигнан гараан амьсгалаараа үлээж байлаа. Төмөр хүртэл хүзүүгийн эмрэн тавгүрхэж эхлэв. Эрхэм ажиглалтаа дүгнэх цаг болсныг ойлгов. Тэр саруулын жиширч буй биеийг дараа нь тасралтгүй буурсаар 5 минутыг зааж буй цагийг харлаа. Хоёр өөр хамааралгүй мэд үзэгдлийн хооронд нэг л зүйл холбогдно. Цаг хугацааны урсгал, температур. Температур унж байна гэж тэр барыг өөртөө хэлэх мэт шивнэв. Тэгснэн бусад руу харан илүү чангаараа энэ цагтай холбоотой. Цаг бол бөмбөгний тоолор биш, харин температурын тоолор юм байна. Цаг багасах тусам энэ өрөө хөлдөгч болж хувирч байна. Төмөр үүнд нь эхлээд үл идэгсэн байртай инех гэснэн амнаас нь өтгөн цагаан уур савсахад нүүрнийх нь хуврил айдас давтан өөрчлөгдөв. Уянгач мөн амнаасаа уур гарч байгааг хараад нүд нь бүлтээлээ. Аим шиг түнэн тэдний өмнө нүцгэрчээ. Энэ бол зүгээр нэг хүлээлгийн өрөө биш. Энэ бол тэдний авс байж. Үгүй гэж саруул ухаанан алдсан мэт хашгиран төмөр хаалгыг тасралтгүй нүдэж эхлэв. Туслаарай, хэн нэгэн байна уу? Биднийг эндээс гаргаач тий. Төвний цөхрөнгөн барсан орилон ханан дойж өрөөний хүйтэн агаарыг уламж жихэн болгох шиг санагдана. Төмөр саруулын орилонд уурсан "Тэм болохгүй бол ядаж дуугаа байл та" гэж сандраад хаалгыг хэд хэд хүчтэй өшгөлөв.
Ган төмөр хаалганд түүний гудлын мөр үлдснээс өөрөөр ямар ч нэмэр болсонгүй. Бид юу ч хийж чадахгүй нэ гэж уянга хэлээд эрхмээ рүү найдвар тээсэн харцаар харав. Чи ямар нэг юм олсон уу? Эрхмээ хариулсангүй. Тэр өрөөний хүүтнийг ухаан бодлон төвлөрүүлэх хэрэгсэл болгон ашиглаж байлаа. Айсан, сандарсан бодол бүхэн нь зарцаж зөвхөн цэвэр логик үлджээ. Тэр хаалганы хажуудах гөлгөр төмөр хавтанг дахин ажиглав. Энэ бол энэ өрөөнд ээлт анхаарал татсан цорын ганц зүйл. Хэрвээ ямар нэг онцлог байх юм бол хариулт нь эндэл байх ёстой. Тэр бээрсэн хуруугаран хавтангийн гадаргууд хүрэхэд мөс шиг хүйтэн мэдрэмж төрөв. Тэрээр гүнзгий амьсгаа авахад амнаас нь гарсан өдгөн уур гэрэлд тод харагдан агаарт замхарна. Тэгэд тэр саруулыг харлаа. Саруул уйлах тэнхэлгүй болж өрөөний хамгийн хол болонд очиж биеийн хураан жижирч байв. Түүний хөдөлгөөн нь удааширч амьсгалахаас үрзүүлд тэнхэлгүй болсон мэт харагдана. Амьсгал, уур, чиг, хүйтэн. Эдгээр үгс эрхмийг нь толгойд эвлэлтэн нээлв. Тэр бидний хинт хороод цаг гүйлгэж байгаа нь тоглоом байх ёстой. Хэрвээ тоглоом юм бол эндээс гарах ямар нэг арга байх ёстой. Харин энэ хүйтэн нь тэр аргын, тэр онцгойн нэг хэсэг. Түлхүүр нь юугаа яриад байгаа юм бэ гэж төмөр шүдэн дажигнуулан асуув. Бидэнд дулаан чиг хэрэгтэй байна гэж эрхмээ хашгираад төмөр хавтан руу заав. Бүгдээрээ наашир. Энэ хавтан руу хамт амьсгалаа гаргацгаая. Төмөр эргэлдсэн ч өөр сонголт байсангүй. Уянгч шууд гүйж ярав. Тэд гурвуулан төмөр хавтангийн өмнө зогсоод байдаг чадлаараа халуун амьсгалаа гаргаж эхлэв. Эдний халуун чиглэг амьсгал мөс шиг хүйтэн төмөр гадаргууд хүрэхэд тэр дорон нэмгэн цан үүсгэж эхэллээ. Болж байна гэж уянга сандрангуй хэлв. Цан зузаарах тусам доор нь ямар нэг зүйл тодорч эхэллээ. Түүнийг хасах хорин хим гэж төмөр уншаад энэ одоо юун код юм бэ? Энэ код биш ээ. Энэ бол заавар эсвэл нөхцөл гэж эрхмээ амьсгаад хэлв. Түүний бийч мөн хүүтэнд дийлдэн жижирч байлаа. Биднийг яг энэ температурт хүрэх үед ямар нэг зүйл болохыг хүлээх хэрэгтэй. 2 минут 17 секунд. Цаг улам багассаар. Саруул буландан бөмбөрөн хэвтээд бараг хөдөлгөөнгүй болжээ. Бид температур хасах хорин хим хүрснийг яаж мэдэх юм бэ гэж уянга зөвхрөнгөн баран асуув. Бид мэдих албагүй. Харин энэ тоглоомыг зохиосон хүн мэдэж байгаа гэж эрхмээ хэлээд өрөөг бүхэлд нь ажиглав. Бүгдээрээ сайн харцгаагаарай. Хан таац шал ямар нэгэн гэрэл, ямар нэгэн өөрчлөлт гарч магадгүй. Тэд нүд салгалгүй эргэн тойрон ажиглан зогсоно. Хүйтэн ясанд нь тулж арьсыг нь хайрна. Хэдэн секунд мөнх мэт удаан үргэлжлэв. Яг тэр үед өрөөний агаар улам хүйтэрч биеийг нь зүсэх мэт болгоход хаалганы яг эсрэг талын ханан дээрх жижигхэн дөрвөлжин самбар ногоон гэрлэр анивчин аслаа. Түүн дээр томор 73-91 гэсэн тоо харагдаад тэр дөрөн унтарч гав. Энэ бүхэн нэгэн секундэд болоод өнгөрлөө. Би харсан гэж уян хашгирав. 73-91 эрхмээ хаалганы хажууд байх өмнө нь анзаараагүй байсан жижиг товчлорууд руу ухасхийн очив. Бээрч мэдээгүй болсон хуруунууд нь үгэнд нь орж өгөхгүй хэд хэдэн удаа буруу дарсны эцэст 7-3-9-1 гэж зөв хийв. Хүнд төмөр хаалга тэдний ард тасгийн хаагдах чимээ эцсийн шийдвэр мэт цуурайтав. Гэвч тэр чимээг тэдний мэдрэгхэн эргэтнүүдийг тэр дорон эзэмдсэн асар хүчтэй Деважингийн мэт мэдрэмж дарж орхижээ. Дуулаан. Тэд асар том номын санд орж ирсэн байлаа. Гэвч тэдний нүд өндөр тавиур эгэнсэн олон номыг бас зөвхөн алс хананд байх ганцхан зүйлийг олж харжээ. Чулуун хүрээтэй авраг том задгай зууханд гал дүрлцэн асна. Бодгосгүй хүнд ч байсангүй. Амьд үлдэх гэсэн тушаалыг биеийнх нь эсбүр хашгирч байлаа. Тэд бараг ухаангүй шахам хөлдөж хөшсөн хөлөн зөөж ядан гал руу тэмүүлв. Булчинлагэр тайван эмэгтэй логогч залуу 3 100-ны өмнө шалан дээр сөхрөн унаж чичирсэн гаран гал дээж амьдрал тэтгэгч дулааныг биедэн улаарын шингээж өглөв. Тэд хоорондон хэсэгтэн юу ч ярьсангүй. Зөвхөн шүдэн дажигнуулан хяналтгүйгээр чичирч галын дөл рүү согтуу мэт ширтцгэн.
Эхний чимээгүй гэвдсэн хүн бол өнөөх тайван эмэгтэй байв. Түүний толгой ажуухан өндийж галын гэрэл туссан царайнуудыг ажиглав. 1 2 Тэр асар том номын тавир дүүрэн номтой өрөөг тойруулан харлаа. Нөгөө охин гэж тэр барыг сонсогдохгүй шагам шивнээд дараа нь дуун чангарч айдас давтан нэмгийн таашинцтай охин хаана вэ гэв. Цөөхний дулаан гинтгэн жигүүн санагдав. Булчилдаг гэрийн тайширлаар дүүрэн байсан царайн агшин зур аимшигт ухаарлаар солигдов. Тэр ухасхийн босож дөнгөцөө орж ирсэн битүү төмөр хаалгаар үгүйн очоод зангидсан гараараа нүдж эхлэв. Ой нэгэрэ хараад идсэн хаалгаа нэ гэвч харуу ирсэнгүй. Энэ мөчөд эмэгтэн мэгших чимээ эрийн ууртай хашгарааны дундуур нэгэн аваа тодхон сонсогдсон нь зөөлөн хуурай инээд бүгд эргэн гардал эргэмээ галын өмнө суусан чигтэн нүүрэнд нь жихүүн инээмсэглэл тодруулан сууж байлаа. Үхэх шахлаа шүү гэж тэр өөртөө хэлэх мэт шивнэв. Энэ тоглоомч нь бодсноос илүү сонирхолтой юм гэж. Чи яаж инеж чадчихна гэж булчинлэг гэр шүдээ зун түүн рүү зансан харцар харав. Нэг охин дөнгөж сая өгчгээд байхад тийм ээ. Тэр өгсөн. Учир нь тэр дасан зогцож чадаагүй шүү дээ. Харин бид чадсан. Хэрв энэ тоглоом юм бол дүрэн байх ёстой. Сэтгэлийн хөдөлгөөн өрөвдөх сэтгэл бол энэ тоглоомонд амьд гарах хэрэгсэл бол биш. Харин ч сул тал болно. Тоглоом гинэ гэжэр уурсан түүн рүү ойртов. Чи энийг тоглоом гэх гээд байгаа юм уу? Бид нэр энд амьд байгаа үстэй юм уу солиотой новш минь. Тийм үү? Тэгвэл чиний амьдрал одоо 14 минут 32 секундын дараа дуусах гэж байх шиг байна. Гэж залуу зуухны дээрх чулуун хан дээр гинт гарч ирсэн шин цаг руу эрүүгээрэн тохов. Маргалдаж зогсох уу эсвэл дараагийн онцгой тайлах уу? Дашрамт хэлэхэд намайг эрхмэ гэдэг. Булчинлэг гэрийн хэлэх үг тасардав. Би төмөр гэж тэр дургүйхэн бовднаад хаалганаас холдов. Тайван эмэгтэй нулимсан арчин босоод оянга тэрний зөв хэрэлдэх нь бидэнд тус болохгүй. Бид хамтдаа эндээс гарах ёстой гэж хүчлэн хэлв. Тэдний сэтгэл санаа ямар байгааг үл гайхран номын сангийн ханан дээрх цаг тоолсоор байлаа. 14 минут 12 секунд. 14 минут 11 секунд. Оянга цаг руу айдас дүүрэн харцаар ширтээд одоо яах юм бол энэ цаг багасах тусам дахиад хүйтэн болох юм болов уу гэж асуув. Эрхмээ галын дөл рүү тайвнаар ширдсэн хэвээр бидэнд энэ удаад ил гал байгаа болохоор үгүй л болов уу. Аюул арай өөр хэлбэрээр ирэх байх гэв. Түүний зүв байлаа. Мэдээж аюул хэдийн ихэлсэн байсан ч тэд анзаараагүй байв. Тэдний анхаарал аяндаа шинэ онцгой руу чиглэв. Эрхмээ хаалган дээрх 2 грек бичиг рүү заав. Дээрхэн Сократын алдартай үг байна. Өөрийгөө таньж мэдэх гэж тэр хэлв. Харин доорх нь зөв номыг бол эс бөгөөс үхэл. Миний бодлоор энэ хоёр бол нэгдмэл заавар байх. Бид өөрсдийгөө таньж мэдээд тэрхүү мэдлэгтэй тулгуурлан зөв номыг олж тэр хаалганы хажууд байгаа нөх рүү хийх ёстой байх. Энэ үед уянга өрөөний голд байх 4 жижиг ширээг анзаарав. Тэд ойртон очиход ширээ болгон дээр нэг зүйл тавиастай байлаа. Эхний ширээн дээр гэлэн хатан хүзэр. 2 дахь дээр зэвэрсэн гам боолд. 3 дахь дээр хатаасан башир цэцэг. Харин сүүлийнх дээр хүүхдийн зурсан нарны зураг байв. Эрхмээ эхний ширээний дэргэд очин гэлэн хатан хүзрийг хуруундаа эргүүлэн. Уруулд нь үлмэтэг инээмсэглэл тодров. Гэлэн хатан гэж тэр аяархан хэлээд босод руу анхаарлаа. Та хоёр Александр Пушкинийг уншиж байсан уу? Яг гэлэн хатан нэртэй тууж байдаг юм. Уянга төмөр хоёр юуж дуурсангүй. Тэр зохиолд гэлэн хатан бол нууцлаг, хар бараан хувь тавилангийн бэлэгдэл. Азаа сурж бүхнийг эрсдэлд оруулахын тэмдэг гэж эрхмээ үргэлжлүүлв. Энэ бол би. Тэгээд 2 дахь ширээ рүү заав. Зэвэрсэн болт
Хүч чадал, механик, шулуун басгүй ямар ч уян хатан чанаргүй. Бодлогогүй үйлдэл. Энэ бол чи төмөр. Тэгээд тэр үлдсэн хоёр ширээний хооронд зогсоод уян гарав харав. Харин одоо хамгийн сонирхолтой хэсэг нь хатаасан цэцэг ба хүүхдийн зурсан нар. Хатаасан цэцэг нь чинийх. Нөгөө нь бидний орхиод гарсан охиных байж таарна. Хатаасан цэцэг нь минийх гэж чи яаж мэдчих вэ юм? Ажиглалтаар. Нөгөө охиныг санда тэр өрөөнд түүнийг тодорхойлж байсан гол зүйл юу байсан бэ? Хяналтгүй сандрал, бодлогогүй цэвэр эмоц. Логик түүнд огт байгаагүй. Тэгвэл энэ хоёр символын аль нь ийм цэвэр, бодлогогүй эмоцыг илэрхийлж байна? Мэдээж хүүхдийн зурсан нар. Энгийн гэгээлэг ямар ч гүн гүнзгий далд утгагүй. Яг л түүний үйлдэл шиг. Эрхмээгийн харц уянга дээр тосов. Харин чи өөр. Чи ихнээсээ л тайван байж ажиглаж нөхцөл байдлыг дүгнэхийг хичээж байсан. Чиний үйлдэл эмоцоор биш бодлоор удирдуулж байсан. Энэ хатаасан цэцэг шиг. Энэ бол зүгээр нэг цэцэг биш, хатаасан цэцэг. Гоо үдсэглэн эмзэг байдлыг агуулж байгаа ч энэ нь хадгалагдаж боловсруулагдсан гэсэн үг. Энэ бол бодол, дурсамж илүү нарийн төвөгтэй сэтгэлийн хөдөлгөөн. Тиймээс л энэ бол чинийх. Гэхэд төмөр ууртайгаар битгий дэмэр өөрийнхөө бүхнийг тайлбарлаж гин гэж хашгирав. Тэр гүнзгий амьсгаа авах гэж оролдсон ч яагаад ч юм цээж нь дүүрэхгүй баг зэрэг амьсгаадаж байлаа. Чи өөрийгөө ухаантай гэж бодоод дими тайлбар зохиогоод байгаа юм биш үү? Гэхэд эрхмээ тийм үү гэж тайвнаар асуулаа. Ямар ч тач бидний гинт хорсон нь ямар нэг оюун ухаантай зүйл. Тэр нь мэдээж хүн байж таарна. Харин хүн системийг бүтээх юм бол санамсаргүй зүйл гэж байдаггүй юм. Бүх зүйлийг учир шалтгаантайгаар хийдэг. Логик нь энэ байна. Өөрийгөө таньж мэд гэдэг нь өөрсдийгөө буюу энэ багийг таньж мэд гэсэн утгатай. Бидний дөрвөн өөр мөн чанарын огтлцол нэгдэл болсон намыг олох ёстой. Эрхмээгийн ярьж байх хооронд төмөр улам тавгүрхэж зангаагаан суллах мэт хүзүүгэн имрэв. Энэ өгрөөний агаар ямар хүнд юм бэ? Хуучин нам тоос ихтэй болохоор тэр баха гэж уянгаа хэлсэн чи өөрөө ч мөн амьсгаан давхцаж ихснийг анзаарав. Эрхмээ тэднийг ажиглан харж байлаа. Тэр ч мөн агаар сэрэгжиж байгааг мэдэрсэн чи бусдыг бодвол тайван байж амьсгалан хуваарлан баг хөдөлж байсан тул нөлөө нь баг байв. Энэ бол шин аюул. Хүчил төрөгч багасж байна. Тэрээр тоглоомыг хурцгах хэрэгтэйгэн ойлгоод би нэг номыг таамаглаж байна. Бидний дөрвөн символыг нэгтгэсэн ном бол магадгүй Аларик фон Хаймдал гэдэг герман философчийн Хөв тавилангийн механик цэцэрлэг гэдэг ном байх. Философийн тасаг хэвсгнээс хайгараа. Уянга түүнд итгэн яаран философийн тасаг руу гүйв. Төмөр харин төвчээр алдан цаг руу харав. Агаар дутагдж эхэлсэн түүний сэтгэн бодох чадварт нөлөөлж сандралыг нь улам нэмэгдүүлж байв. Новш гэж би амьсгалж чадахгүй байна гэж тэр хашгираад уурандаа хамгийн ойр байсан номын тавирыг хүчтэй зохив. Яг тэр мөчөд аимшигтай жиграх тун гарч төмрийн зогсож байсан шал доош цөмрөн гүн нөхөөсчээ. Төмөр арай ядан ангалын ирэмгээс зурж амжив. Туслаарай гэж тэр барихирлаа. Уян гайсандан хашгиран түүн рүү гүйж очоод гараас нь шүүрэн авч тэсэрэй гэж байдаг чадлаараа татав. Эвч төмрийн хүнд жинг даалгүй өөрөө ч гулсан ангал руу хамттан унаж харанхуй нүхэнд алга болцгоов. Тэдний аимшигт орилон номын санд цуурайтад нам гүн болов. Эрхмээ энэ бүхнийг нэг жалхам хөдлөлгүй ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр харж зогссон байлаа. Тэр нам гүм дунд хүйтнэр шивнэлээ. Би тэр номны тухай худлаа хэлсэн юм. Тийм ном, тийм зохиолж байдаг эсхийгч би мэдэхгүй. Энэ бол түүний мөрөөдө тоглоомын нэг хэсэг, нэг төрлийн блаф байлаа. Тэрээр бусдыг шагаандаруулж алдаа гаргахыг нь хүлээсэн. Тоглогчдыг үүмэлснэр систем өөрөө ямар нэгэн сэжүүр илчилнэ гэж тэр найдаж байлаа. Гэвч үр дүн нь түүний төсөөлснөөс хавьгүй хурдан, хавьгүй харгас байсан юм. Тэдний үхэл эрхмээгийн хувьд айдас харамсал авч ирсэнгүй. Харин ч түүнд цоошин боломжийг нээж өгсөн юм. Тэр ангал руу биш, харин өрөөний голд байх дөрвөн ширээ рүү ширтэж байлаа. Гэлийн гадан зэвэрсэн болт, хатаасан цэцэг, хүүхдийн зурсан нар. Бүгд байрандан хэвээр юм байв.
Юу ч өөрчлөгдсөнгүй. Яагаад дөрвөн зүйл байсаар л байгаа юм бол гэж өөрөөсөн асуув. Тэгснэ л гинт ойлгов. Мэдээч энэ бол хуурамч мэдээлэл байж таарна. Өрхвэж. Нөгөө охин ихний тоглоомонд хожигдсон. Тоглоомоос гарсан хүн дараагийн үед оролцох ёсгүй. Энэ бол ямар ч тоглоомын үндсэн дүрм. Тиймээс түүнийг илэрхийлэх нарны зураг энэ онцгонд ямар ч хамаагүй байх ёстой. Энэ зүгээр л биднийг төрөгдүүлэх гэж онцгойг дөрвөн хувьсагчтай мэт харагдуулах гэж тавьсан зал байсан байна. Үнэн дээр энэ онцгой хизээж дөрвөн хувьсагчтай байгаагүй. Харин гурван хувьсагчтай байж. Харин одоо бол ганцхан хувьсагч үлдлээ. Тэр ширээн дээрх гэлийн хатан хүзрийг дахин нэг хараад хувь тавилан гэж додрон хэллээ. Тэр итгэлтэйгээр алхаж философийн тасаг руу очоод хээ үсгнээс эхлэн хувь тавилан гэсэн сэдвийг хайж эхлэв. Тэнд пепроменон буюу грекээр хувь тавилан гэсэн гарч ихтэй ямар ч зохиогчийн нэргүй хар хавцтай ганц ном байлаа. 3 минут 12 секунд. Тэр номыг суглан авч хүнд амьсгалсаар арай ихэн хаалганы хажуудах уншигч руу шургууллаа. Нэг хором нам гүн болсны эцэст хүнд цоож тайлагдах дуун гарч дараагийн өрөөний хаалга нэгдэв. Агаар сэлгэгдэж буйн мэдрэгдэж хамаг бие нь халуун өргөх шиг болно. Эрхмээ ард үлдсэн үхлийн танхим шалан дэрэг нөхрөө эргэж нэг хараад ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр шинэ хаалгаар орж гүнзгий амьсгаа авав. Энэ өрөө хан шал тааз гээд бүх зүйл өөсөвгүй гялалдсан толиор бүрэгдэжээ. Эрхмээ өрөөний гол дэрж зогсоход түүний 100 тусгал эргэн тойронд нь өөсөв. Энэ бол сэтгэл зүйн хувьд асар хүнд дарамт учруулж орон зам мэдрэмжийг алдагдуулах зорилготой танхим аж. Түүнийг орж ирсний дараа хаалга ардаас нь айжуухан хаагдав. Тэгээд түүний яг өмнөх толон дээр улаан тоонууд дахин аслаа. 5 минут. Эрхмээ тайван байдлан хадгалан өрөөг ажиглаж эхлэв. Өрөөний эсрэг хоёр талд яг ижил зайд хоёр улаан хөшүүрийг байрлуулсан байлаа. Тэр нэг рүү нь очоод доош нь дарж үзв. Хөшүүрийг ямар ч эсэргүүцэлгүй доошилсон ч гаран амх төдөд тэр дорн буцаад дээш явуулна. Хоёулангийн зэрэг дарах ёстой юм шиг байна гэж тэр шивнэлээ. Гэвч нөгөө хөшүүрэг рүү гүйж очоод зэрэгцэн дарна гэдэг боломжгүй зүйл. Яг тэр мөчид өрөөнд нам хүм бага зэргийн дүнгэнэх чимээ сонсогдож эхлэв. Эхэндэн тэр үнийг анзаарсангүй. Түүний толгойд зөвхөн шийдэл олох бодол эргэлдэж байсан юм. Жин хэрэгтэй. Тэр ямар ч эргэлзээгүйгээр гудлаан тайлж хөшүүрэг дээр өлгөв. Хөшүүрэг бага зэрэг доошилсон ч хангалттай доошилсонгүй. Дараа нь тэр цамцаан тайлв. Нэмэр болсонгүй. Тэр бүх хувцаан тайлж өлгөөд үдсэн ч хүнд төмөр хөшүүргийг доош нь дарж дийлсэнгүй. 3 минут 30 секунд. Дүнгэнэх чимээ аажмар чангарч байлаа. Навш гэж тэр уурдагаар бовднав. Энэ өрөөрөө ганцаараа орж ирэх ёсгүй байж. Ядаж хотго байсан бол гар эсвэл хөлөөн тастаа тавих ёстой болох нь. Энэ аимшигт бодол түүний толгойд орж ирэхэд тэр өөрөөсөө цочив. Тэр яарч сандарч олигтой сэтгэж чадахгүй болж эхэлж байлаа. Дүнгэнэх чимээ улам чангарч сэтгэлд нь дарамт учруулж байв. Түүнд хурц ирмэгтэй зүйл хэрэгтэй байв. Тэр хамгийн ойр байх толын хан руу очоод зангидсан гараараа зохив. Тэр толийг хутганы оронд ашиглахыг сэтжээ. Ган шиг хадуу толь хөдөлсөнгүй. Тэр дахин зохиж хамаг хүчээрээ балбаж эхлэв. Нэмэр болсонгүй. Толь хагарсангүй. 1 минут. Дуу чимээ улам чангарч өрөөнд бүх юм жижирч эхлэв. Дуу чимээ одоо зүгээр нэг сонсогдохоон болж хамаг биеэр нь мэдрэгдэж байлаа. Толгой нэргэж дотор нь муухай өргөнө. Тэр зөвхрөнгөн баран толноос холдож шалан дээр амьсгаад нь суулаа. Тэгээд тэр толин дох тусаглан харав. Нүцгэн хөлсөндөө норсон уурандаа автсан бодлогогүйгээр хүч хэрэглэж буй нэг. Тийм ээ, тэр төмөртөө яг ижилхэн аашилж байснаа ухаарав. Тэр инээд алдав. Эцэст нь би ч гэсэн зүгээр л нэг амьтан байж гэж тэр шивнэв. Юун логик. Тэр үхэлтэйгэн эвлэрч нүдэн анилаа. Жижиргээ улам хүчтэй болж доторх эргэтнийг нь хүртэл доргиулж байлаа. Яг тэр мөчид
Тэр нүдэн ахин нээхэд нүднийх нь буланд нэг зүйл тусав. Тэр сандарч уурлаж байхдаа ер анзаараагүй байсан нэг зүйл. Хөшүүргийн доод талд маш жижигхэн шар өнгийн товчлоор. Мэдээж түгжих байж таарна. Тэр хөлдрэн арай ядан тэнцэн босож хөшүүрөг рүү догонцсон очив. 15 секунд. Тэр хөшүүргийг доош нь дарж түгжих товчийг дарав. Таг хийх чимээ гарч хөшүүрөг буцаж дээшилсэнгүй. Энэ ажиллаж байсан байж энэ болохгүй. 10 секунд. Найдварын оч түүнд шинэ хүч өгөв. Тэр өрөөний нөгөө үзүүрлэг гүйлээ. Гэвч өрөөний чичиргээ дотор нь хуримтлагдсан дууны даралт түүнийг согтуу мэд ганхуулж байв. 5 секунд. Тэр бүдэрч унав. 4 секунд. Тэр мөлхөж эхлэв. 3 секунд. Нөгөө хөшүүрийг түүний өмнө харагдаж байлаа. Бараг л хурцчихмэр. 2 секунд. Түүний чихнээс цус гоожиж нүд нь бүрэлцэж эхлэв. Тэр биеийн бүрэн захирч чадхан болов. 1 секунд. Түүний ард таг хийх чимээ гарч төгжсөн хөшүүрийг суларч дээшлэх нь сонсогдов. 1 секунд. Эрхмээ хөшүүрэгт хүрч чадлагүй шалан дээр унжээ. Тэр инээмсэглэж байлаа. Новш гэж. Ялагдчихлаа. Ээж тэр сүүлчийн удаа бодоод ухаан алдав. Дэлгэцийн ард сууж байсан залуу чихвчэн авлаа. Өрөөнд дуугарч байсан аимшигт чимээ чихвч авахтаа зэрэгцэн дууг болов. Компьютерийн дэлгэцэн дээр симуляц дууссан гэсэн бичиг гарч ирнэ. Өнөөхөр энэ симуляц ч жаахан уйдгартай болж байна шүү. Өөрийнхөө эгод идүүлдэг ухаантан гэж тэр хилээд үлэлэг инэв. Энэ удаад илүү аймах орилж хашгирсан хүмүүсийг оруулж үзмээр байна. Тиймээс 10 дугаар сарын 31, 11 дугаар сарын 1-2-нд Passage Center-т болох Luke TV-гийн Haunted House event-с хамгийн их айж хашгирсан 4 хүнийг оруулж үзмээр байна. Та тийм ээ, энийг яг одоо сонсож байгаа та. Хэрв танд орох зориг байгаа бол тасалбар авах линкийг бичлэгний дор сэтгэгдэл хэсэгт үлдээсэн байгаа шүү. Симуляцийг эхлүүлэх. Аимшигт чөтгөр ад зэтгэрүүд цуглах Haunted House чамайг дуудаж байна. Айгаагүй бол ирээд үз. Luke TV Halloween event 10 дугаар сарын 31, 11 дугаар сарын 1-2-нд Passage Center-т болох гэж байна. Passage Center-т хүрэлцэн ирээд кинон дээр л гардаг аимшигт үйл явдлуудыг өөрийн биеэр мэдэрэ. Айдсан сөрөх зоригтой бол Luke Haunted House дээрээ илүү үзээрэй.